Амралтын өдрийн мэндийг үзэгч та бүхэнд хүргэе. Eagle News бим гараг бүрээ 21 цагаас үзэгч та бүхэнд физик харьцан нэг хэлэлцүүлгийг хүрдэг. За тодорхой нэг сэдвийн дагуу 9 хүн байр сууриа илэрхийлж за бүтэн цагийн туршид үзэгч та бүхэнд мэдлэг мэдээлэл өгдөг юм аа. Ингээд өнөөдөр бид 23 жилийн настай хөрөнгөний зах зээлийн тухай ярилцах болно. Ингээд студид хүрэлцэн ирсэн байгаа зочдоо та бүхэнд танилцуулъя. Монголын үнэ цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Зогтойр хүрэлцэн ирсэн байна. За санхүүгийн зохицуулах хорон дарга баяр сайхан дарга хүрэлцэн ирсэн байгаа. За Монголын хөрөнгөний биржийн даргасан Содхугаа мөн хүрэлцэн байна. За Eagle цэг захим хуудасны сэтгүүлч инхтлэгэр бас энэ удаагийн хэлэлцүүлгийг уламжлалсаар хөтлөн явуулдаг. За мөн энэ удаад бас манай Eagle телевизийн тоон тайм хөтөлбөр за эдийн засгийн албаны дарга ганц орог хүрэлцэн ирж бидэнтэй бас энэ удаагийн хэлэлцүүлгийг хамтран хөтлөж явуулах юм. За мөн ард даатгал группийн гүйцэтгэх захирал Үлзэн Яар захирал мөн хүрэлцэн ирсэн байна. За Монголын үнэ цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Цэдэн Аргачаа дарга хүрэлцэн ирсэн байгаа. За хамгийн сүүлд үнэ цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн дарга гүйцэтгэх захирал Ганд улам захирал хүрэлцэн ирсэн байна. За бид ийм бүтээцтэйгээр өнөөдөр ийм зочдтойгоор бид үнэ цаасны зах зээлийн тухай ярилцах юм аа. Тэгэхээр бид бас хөрөнгөний биржээс саруул захирал болон алтаа захирлыг өрсөн. За гисэн ч аль аль нь хүрэлцэн ирэх боломжгүй гэдэг ийм мэдээллийг өглөө. Ингээд хамгийн ихний асуултыг би Содхуу дарагт тавья гэж бодож байна. Та ер нь яг өөрийнхөө удирдах үед хөрөнгөний зах зээлийг за тодруулах юм бол хөрөнгөний биржийг ямар түвшинд хүргэж за хөрөнгөний зах зээлийг ямар түвшинд хүргэнэ гэж хараад ямар хүргэж өгсөн. Одоо яг үнэхээр энэ таны тэр хүргэж өгнө гэж тийм болно гэж төсөөлжсэн тийм нөхцөл байдлыг одоо яг бүрдүүлж чадсан байгаа болов яг тэр түвшинд хүрсэн үү гэдэг дээр. Тэгэхээр миний хувьд өнөөдөр энэ чухал улсын төлөвлөсөн дуудаж оролцуулсанд талархаж байна. Тэгэхээр хамгийн гол асуудал таны асуусан асуултанд хариулах асуудалтай холбогдуулж нэг зүйлийг хэлэхэд Монголын хөрөнгөний биржийн тухай асуудлыг ярихад Монгол улсад зохицуулах байгуулагдсан тухай асуудлаас эхлэх тухай асуудал шаардлагатай байна. Монгол улсад хөрөнгөний зах зээлийн тухай буюу энэ санхүүгийн том одоо секторыг бий болгох тухай асуудал Монгол улсад байгуулагдаад 2 жил гаруй болсны дараачаар Монгол улсын зохицуулах байгууллага буюу Монгол улсын үнэ цаасны хороо байгуулагдсан. Тийм учраас тэр үнэ цаасны хороо байгуулагдсан үеэс зохицуултын үйл ажиллагаа Монгол улсад хөрөнгөний зах зээлд зохицуулагдсан ийм тогтолцоонд орсон хөрөнгөний биржийн тухай асуудал тэ холбогдуулж ярих асуудал гарна л да. Тухайн үед олон захирлууд ажиллаж байсан. Захирал бүхэн тэнд хөрөнгөний биржид ажилласан өөр өөрийн өнгө төрхтэй. Хамгийн анхны захирал нь Монгол улсын төрөөс өгсөн даалгаврыг биелэх үүрэгтэйгээр энэ зах зээлд оролцсон. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын өмчийн харилцааг өөрчлөх, социализмын үед байгуулагдсан улсын үйлдвэр аж ахуйн газруудыг хувьцаат компани болгож ард түмэнд хувьцаа эзэмлэх замаар өмчийн харилцааг тийм ээ өөрчилсөн энэ үеийг туулсан 4 захирал байдаг. За бид хэдийн хувьд миний хувьд бол одоо 2005 оноос 2004 оны сүүл 2005 оны ихээс 2010 он хүртэл бас тодорхой хугацаанд ажилласан байдаг. За ер нь бол тодорхой тухайн үед одоо тэнд ажиллаж исэн группийн тухай, хамт ажиллаж исэн одоо хамт олонны тухай, удирдлагын бүрэлдэхүүний тухай бид асуудлыг ярих хэрэгтэй. Тэрнээс нэг захирлын тухай асуудал ярил өөр. Тэгэхээр хамгийн чухал бид хэдийн гол сэтгэл бол би өөрийнхөө ажиллаж исэн үеийг ямар байсан бэ, юу хийсэн бэ гэвэл тэр түүхийн бүгдээр одоо өнөөдөр хамгийн чухал юм нь түүхэл байгаа л. Тэр үед юу хийж бүтээсэн бэ гэдгийг түүх хэлж өгнө. Хамгийн гол нь миний одоо баримталж ажилласан зүйл бол хөрөнгөний зах зээлд оролцдог арилжаа эрхлэгч байгууллагууд нэгдүгээрт тэдний чанар чансааг сайжруулах тухай, дэд үтсийн тухай асуудал ярьж байна. Дараагийн нэг асуудал хамгийн гол нь монголчуудаа энэ хөрөнгөний зах зээлийн тухай ойлголт өгөх. Тэднийг тэр өмчийн харилцааг дагсан зүйлийг хөрөнгөний зах зээл гэдэг юм байна гэдэг тэр сэтгхүүхээс салах орлогыг л одоо бид хэд одоо энэ дотор надтай тэрний төлөө хамтран зүтгэж хийсэн улсууд энд бүгдээрээ байна л да. За дараагийн нэг хамгийн чухал зүйл бол хөрөнгөний зах зээлийг бүтээгдэхүүнжүүлэх асуудал дээр одоо бид анхаарал тавьж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол хувьчлагдсан хэдэн компани хувьцаанаас өөр юм байхгүй зах зээл дээр л одоо би 7 жил ажилласан л да. Тийм учраас шинэ бүтээгдэхүүн гаргах тухай асуудал хамгийн чухал асуудал болж исэн. Тэрийг одоо бид нар хамтран хийжсэн. Энд одоо түүхийн гэрчүүд өөрснөө сууж байна. 6 хувьцаат компани 3 шинэ бондыг гаргаж тавьсан.
Тэгээд хамгийн гол нь хүмүүсийн биеийн тухай асуудал, сэтгэлийн тухай асуудал байсан л да. Монголчуудын одоо ухаан одоо тэр ягаан сэнхэр тасалбараас болж хөрөнгөний зах зээлийн ойлголт унжээсэн тэр сэтгэлгээг хөрөнгөний зах зээл гэдэг санхүүгийн энэ механизмыг энэ секторт одоо ажиллаж амьдрах, эндээс хөрөнгө оруулалтын тухай мөнгө босгох, хувьсаа эзэмшсэн хүн, бонд авсан хүн тэрнийхээ үр дүнгээр амьдарч сурах гэдэг энэ юмруу л одоо бид гол анхаарлаа тавьж хүмүүстэйгээ ажиллаж ер нь одоо хүнтэй ажиллах жил байсан да. Жилүүд байсан гэж би одоо хэлэх байна. Хороо маань ч тэгж ажиллаж исэн, төлбөр цооцооны байгууллага маань ч манай одоо арилжаа эрхтэгчдийн холбооч гэсэн одоо яг энэ чиглэлээр л бид нэр хүмүүсийн сэтгэлтэй их ажиллаж их л нааш нь эргүүлсэн юм даа л гэж би боддгийн. Сотгүй дарга сая бүтээгдэхүүн бий болгох гэж ярьлаа л да. Тэгэхээр 2014 оноос цаасны тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэдэг хоёр чухал хууль хөрөнгөний зах зээл рүү мөнгө авчирна л та. Тэгэхээр энэ мөнгө ороод ирэхэд өнөөдөр үнэхээр Монголын хөрөнгөний бирж хэмээх лангуун дээр бүтээгдэхүүн байна уу? Хүмүүс тэр авах хувьцаа байна уу, тий? Яг тэр бүтээгдэхүүнийг бий болгоход өнөөдөр яг ямар байдалтайгаар хороо ажиллаж байна. За хөрөнгөний биржийн бас тодорхой байр суурь энд байхгүй учраас баяр сайхан дарга бас тодорхой хариулт өгөх байхаа гэж бодож байна. За мэдээж энэ зах зээл өөрөө их улс орны эдийн засгийн нийгмийн амьдрал их чухал зах зээлээ. Сүүлийн үед ярьж байгаа шүү дээ. Хаасааг үл ярьж байна. Санхүүгийн зах зээлийн 94-5% нь банкт хамгаалсан зах зээл. Тэгээ бусад нь одоо бусад зах зээл гэж. Энэ байдлыг бид нар өөрчлөх тийм санхүүгийн зах зээлийн доктортой санхүүгийн зах зээлийн доктортой байдлыг бий болгохын төлөө ажиллаж байгаа. Ийм үед л бид нар ажиллаж байгаа ерөөс. Нэг үгээр хэлэх юм бол бид нар сонгодог утгаар нь энэ үн цасны зах зээлийг, хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх яг ийм үед ажиллаж байгаа гэж хэлж байгаа. За энэний маань суур эрх зүйн баримтчгууд бол үүндээ сая өнгөрсөн онд бол батлагдлаа. Хөрөнгө оруулалтын сангийн үндсэн тоглогчийн эрх зүйн орчныг тогтоож өглөө. За энэ зах зээлийн суур хууль батлагдлаа. За сүүлийн үед яриад байгаа манайхан ярьж байгаа ер нь бол өмч хөвчлөлтөөр үүссэн зах зээл маань өөрөө хувьцааны төвлөрөл нэлээд явагдсан. За тэгээ тэр маань юу гэсэн үг вэ гэхээр төвлөрөл явахлаар арилжаа байхгүй болно. Арилжаа байхгүй бүтээгдэхүүн байхгүй. За сүүлийн үед бол IPO гарах асуудал бас нэлээд хүлээлтийн байдалд орцсон. Гол суур асуудал нь юу яригадад гэхээр ашигт малтмал дээр тулгуурласан, стратеги ордуудад тулгуурласан хөрөнгөний бирж дээр энэ хувьцааг арилжах асуудал нэлээд хүлээлтийн байдалтай байгаа. Тэгэхээр одоо бол бид нар бол энэ хүлээлт бол нэлээд нэг тийшээ болсон байх. Яагаад гэхээр бодлогын баримтчууд гараад ирсэн. За энэ бодлогын баримтчууд тусгацсан журмууд нь гараад эхэлчихлээ. Тэгэхээр одоо энэ дээр ажиллах дэд бүтцүүдийн сайн байгуулад, банкуудыг татан оруулаад, тэгээ гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулах юм бол энэ бол болно. Гэхдээ одоо бол яг энэ өнөөдрийн түвшинд бол шилжилтийн процесс их явж байна. Би энэ шилжилтийн процессыг нэг жил хүртэл явах уу гэж тооцож байгаа. Яг тэгэхээр кастодиан банкуд нь бий болоод, хөрөнгө оруулалтын сан менежментийн компаниуд нь, сангууд нь бий болоод, за тэгээд энэ хүлээгдээд байгаа уул уурхайн компаниуд нь, бусад IPO их олон нийтэд хөрөнгө татах компаниуд нь гараад эхлэх юм бол энэ зах зээл өөрөө явах юм байна. Хамгийн тийм болцоотой юу гэдгийг одоо урт хугацаанд хөрөнгө оруулалт шаарддаг тийм ээ. Банкны богино хугацаанд халамжаас илүү үр өгөөжтэй ийм зах зээл шүү дээ. Тэгэхээр бид нар бүтээгдэхүүн бий болгох тал дээр бол илүү санаачлах ажиллах хэрэгтэй. Хөрөнгөний бирж листингийн бүртгэлийн шаардлагын дагуу хувьцааны төвлөрөл нь их хэмжээтэй явсан компаниудыг задлана. Энэ бол юу гэдгийг биржийн шаардлагаар бол 25% нь заавал олон нийт байх ёстой гэсэн шаардлага тавьсан байгаа. Болохгүй бол та нар нэмэлт хувьцаа гаргаж ахаад энэ шаардлагыг биелүүл гэдэг асуудлыг тавина. Уул уурхайн компаниудыг засгийн газар төрийн өмчийн хороотой хамтраад бусад эрх үе төрийн байгууллагатай хамтраад энийг бирж дээр гарах асуудлуудыг тавина. Гадаад гарсан өөрхөн компаниудыг Монголд оруулж ирэх давхар листингийн бүртгэлийн шаардлагыг тавина. Ер нь олон арга хэлбэрүүд байгаа гэж хэлмээр байна. Зэдэ харагчаа дарга энэ дээр бас тодорхой юм болох болоо гэж бодож байна л да. Бодит үн буюу хандсан үнэтэй хувьцааг бол мэдээж хөрөнгө оруулагч нар авахгүй. Хувьцаа эзэмшигчдэд ямар бүтээгдэхүүн байх ёстой вэ? Манад ямар боломж байна одоо энэ ондоо хийж болох? Яг одоо шинэ бид нар эхлээд яг ямар үед ажиллаж байна гэдгийг одоо анзаарч харъя л да. Олон улсын зах зээл дээр бол одоо хөрөнгөний зах зээл дээр бол илүү их интеграцчлалын талаар ярьж байна л да. Тухайлбал одоо тухайн тодорхой одоо шинэ Зүүн Азийн бүс нутгийн орнууд дундаа нэг тухаас нэг индекс гаргаад тэр индекс дээрээс хувирсан шинэ бүтээгдэхүүн гаргах талаар илүү их ярьж байгаа жишээ. Гэхдээ одоо шинэ зөв заримдаа санагддаг юм л да. Яг ийм үед бид нар ажиллааг яг юунаас эхлэх ёстой юм бэ гэж. Өнөөдөр хөрөнгөний зах зээлийн хөгжил маань хангалттай түвшинд байна уу үгүй. Яг юунаас болоод байна гэхээр энэ зах зээл дээр ажиллаж байгаа байгууллагуудын хамтын үйл ажиллагааны удирдлагаас шалтгаалж байгаа. Үндэ бол энэ зах зээл дээр өнөөдөр бол хамтын үйл ажиллагааны удирдлага тодорхой хэмжээгээр өгүүлэгдэж байна л да. Цааш хэлэх юм бол энэ зах зээл дээр бол үндэ бол бодлогын дутагдал нөгөө талаас хариуцлагын тогтолцоо бас
харагдаад байгаа. За яг ийм үед бид шинэ бүтээгдэхүүн гарах талаар ярьж байгаа. Шинэ бүтээгдэхүүн одоо шин гаргаж байгаагийн талбайг харъя л да. Хууль эрх зүйн орчны одоо шин суур одоо өөрчлөлтүүд хийгдэж байна. Нөгөө талаасаа дэд үтсийн өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Ийм үед бид нар ямар бүтээгдэхүүн гаргах вэ? Тодорхой бодлогын одоо тийм орчин хэрэгтэй. Эхлээд энэ тодорхой бодлогын орчноо үүсгчихэд дараа нь шинэ бүтээгдэхүүн үүсгэх асуудал ярилцъя л дээ. Боломж бол их байгаа маа зах зээл дээр. Энд нэлээд олон төрийн эмчит компаниуд байгаа. Одоо сүүлийн үед ярьж байна л да, төрийн эмчит компаниудын 30% нь алдагдaltaй ажиллаж байна. Тэгвэл энэ алдагдaltaй ажиллаж байгаа төрийн эмчит компаниудыг биржээр дамжуулж хөвжлөх асуудал хэрэгтэй. Мэдээж түрүүн баясгийн дарга маань түрүүн дуудаж байлаа. Ашигт малтмалын хуулийн дээр нөө заагдсан байдаг нэг стратегийн хотуудын хувьд нийт хувь цааных нь 10-15% дотоодын хөрөнгөний биржтэй харилцах тухай асуудал. Бид нар хууль баталж чаддаг л да. Гэхдээ хуулиа хэрэгжүүлэх асуудал дээрээс анхаардаг. Ийм л хариулт өгөх юм. 23 жилийн хугацаатай байна. За тэгээд 2011 онд бол бид одоо бас олон улсын хэмжээнд хүрэх үүднээсээ дид үтцээ шийдэе гэдэг мастер гэрээ 3 жилийн хугацаатай байгуулсан. Одоо 4 сард гэрээний хугацаа дуусах чинь. Гэтэл тухайн үед 11 онд яг мастер гэрээг үзүүлж хахад үнэхээр энэ гэрээг байгуулад дид бүтцийг сайжруулад Монголын хөрөнгөний зах зээл бол одоо юу гэдэг сүп гэл үнээгээд босоод ирнэ гэдэг. Яг хүний насаар тооцох юм бол 23 жил гэдэг бол бага хугацаа биш. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа юм бэ? Хөрөнгө одоо юу гэдэг яг энэ хөрөнгөний зах зээлийн зохицуулах байгууллага нь байна. За одоо хөрөнгө оруулагч талууд нь байна. Тэрнийг зуучилж өгж байгаа хүн байна. За эргээд яг тэр арилжааг нь хийх хөрөнгөний бирж нь байна гэдэг яг энэ зах зээлийн бүх оролцогчид нь өөрсдөө байгаа хэрнээ энэ зах зээл одоо дид бүтцийг нь тавиад өгчлөө, эрх зүйн орчныг нь тавиад өгчлөө. Тэгсэн мөртлөө энэ хөрөнгөний зах зээлийн талаар хүмүүс ямар ч мэдээлэл муутай байгаа үед бид яг яах ёстой юм бэ гэдэгтэр жишээ нь үйл ажиллагаа явуулж байгаа компани тухайд Үлзэн Баяр Сахрал ярил ямар хүндрэлүүд байна, яах ёстой юм. Үнэхээр энэ тэр 11 оны мастер гэрээ одоо үр дүнгээ авчирч чадсан уу гэдэг дээр. Тийм энэ мастер гэрээний тухай ярих тутамд бидний зүгээс хэлдэг юм юу гэхээр анханасаа төр засгийн байгууллагууд тийм үү ямарваа нэгэн асуудлыг шийдэхдээ ялангуяа манайх шиг тийм үү нарийн мэрэгжлийн юм санхүүгийн салбартай холбоотой шийдвэрийг гаргахдаа оролцогч байгууллагууд, мэрэгжлийн байгууллагууд, холбоо зохицуулах байгууллага гэх тийм энэ салбарынхаа бүх одоо мэрэгжилтэн оролцогч байгууллагуудаа зөвлөлдөж хамтарч тэр шийдвэрийг гаргаж явах хэрэгтэй. Тэгээд анханасаа энэ нөгөө юу гэдгийг одоо эхлэл буруу болдгийг нөгөө гараа муу бол бариа муу гэдэг шиг л тий анханасаа ингээл буруу явцсан болов гэж бид нар өөрсдөө харж байгаа бид нар одоо өнөөдөр арилжаа эрхлэгч байгууллагуудынхаа хувьд яагаад гэвэл өнөөдөр энэ гэрээ хийж явах явцыг бид нар бол татхан санаж байна. Бид нартэй нэг ч удаа уулзалтаагүй, бид нартэй нэг ч удаа санал солилцоогүй тийм үү? Энэ зах зээл чинь ямар байгаад байгаа юм? Өнөөдөр ямар хүндрэлүүд үүсчээд байгаа юм. Эний чинь бид нэр ингэж засах гээд байна ч гэдэг юм уу тийм үү? Эсвэл одоогор хэрнээ бид нар тодорхойгүй зүйлүүд байгаа штэ. Үнэхээр Английн одоо Лондонгийн хөрөнгөний биржтэй хилцээрд орж ирсэн бол манай талаас ямар шаардлагууд тавьж өгсөн юм. Бид нэр тэр үнэтэй тийм үү системийг авах гээд энд ашиглах гээд байгаа бол бид нэр шаардлага тавих хэрэгтэй штэ. Анханасаа бид нэр өнөөдөр ийм байна. Олон улсын төвчөнд очихын тулд бид нэр ийм болмоор байна. Ийм шаардлагыг хангасан одоо програм хангамж ч юм уу те ажлуудыг хийж өгөөч гэгээд бид нэр өөрснөө шаардлага тавих хэрэгтэй байхгүй. Тийм юм болсон юм уу гэдгийг бид нэр тодорхойгүй. Өнөөдөр бол бид нэр тэр гэрээг мэдэхгүй. Тэр гэрээ бол нууцлын зэрэглэлтэй бид нэр бол нэг ч удаа харж үзээгүй. Ямар тааж гэсэн тэр гэрээг нь хэрэгжээд одоо 4 сар дуусах гэж үр дүн нь бол тодорхой байгаа байхгүй. Энийг бол хинч харж л байгаа байхгүй юу? Баярсайхан даргын дээр илүү тодорхой хэлж. Яг тэгэхээр бид бас нэг 3 сая долларын өглөгтэй одоо дутуу төлбөрөө төлөөгүй явж байгаа. Дээрээс нь 4 сард энэ гэрээ дуусах чинь. Тэгэхээр одоо нөгөө Лондонгийнх нь гэрээн дуусчихлаар ингээл дахиад өмнөшгөө зогсчих юм шээстэй гэсэн ийм ойлголт бас байна л да. За ер нь бол хууль эрх зүйн орчны тухайд бодлого бол тодорхой болсон шүү дээ. Энийг бол одоо манай арилжаагчдын холбоо цаасны төлбөр тооцооны хөрөнгөний бирж манайх одоо төрийн эмчийн хороо талдаа бүгд ойлгож байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид нар бол Кастодиан банкыг оруулж ирнэ шүү. За тэрэн дээр үн цасны хадгаламжийн үйл ажиллагаа явуулна шүү. Бирж нь яах ёстой. Арилжаагчдын холбоо нь өөрөө юу болцсон байж байгаа. Өөрийгөө зохицуулах байгууллагын статустай болж байгаа. Ингээд дэд бүтцийн талаар бол бүгд хийгдсэн. Бодлого нь гарцсан байна. За зүгээр өнөөдөр яг бидний юу ярьж байгаа гэхээр төрийн эмчийн хороо нөгөө мастер Лондонгийн биржтэй байгуулсан хөрөнгөний бирж ингээ 3 тал гэрээ байгуулсан улсууд нь байж байгаа шүү дээ. Угаасаа Лондонгийн биржийнхэн ч байж байгаа, хөрөнгөний биржийнхэн байж байгаа. Манай төрийн эмчийн хороо байж байгаа. Энэ 3 гэрээгээ дүгнэж байгаа. Энэ гэрээний хэрэгжилтийг дүгнэнэ гэдэг маань бид нар юугаа дутуу хийсэн байна, гэрээний талын хин үүргээ яаж биелүүлсэн байна,
Үүндээ бол биднэрт яг зохицуулах байгууллагын зүгээс хардаг л да. Энийг бол байнга анхааралтай байлгадаг. Тийм ч учраас бид нар өмнө ажиллаж байсан манай систем e-clearing системийг бид нар байнга давхар авч явж байгаа. Альва эрсдлээс хамгаалах үүднээс. Хоёрдугаарт манай бас дэд бүтц өөрөө бэлэн биш байсан байна. Манай банкуд бэлэн биш байсан. Энэ ч утгаараа юу гэдэг вэ? Арилжааны тооцооны байгууллага байхгүй. Одоо томоохон CCP гэдэг банкны тийм том эрсдэлт авах байгууллага байхгүйтэй холбогдуулаад бүх ачааг бол үнэ цаасны төлбөр тооцооны төвөөрөө явж байгаа шүү дээ. Энэ шилжилтийн процесс хийхэд бол манай энэ Лондонгийн биржийн хийсэн орж ирж байгаа мастер гэрээний дагуу орж ирж байгаа Millennium IT систем өөрөө шаардлага хангах гэдэг асуудал байгаа. Тэгэхээр манай хийж чадж ирсэн юмыг тэдний системдэр байхгүй байгаа. Тэдний бас манай хийж чаддгүй юм ороод ирсэн байгаа. Энийг бид нар хацуулт бол хийцэн гэрээ дүгнэлээ цаашаа дахиад бид нар шахах ёстой юм байна. Та нар манай энэ хийж ирсэн юмнуудыг заавал хийх ёстой шүү. Энэ ажил бол явагдана. За мэдээж төлбөр тооцооны засгийн газрын зүгээс төлөх төлбөр тооцооны тийм ээ манай засгийн зүгээс төлбөр тооцооны асуудал энэ арай жиж асуудал. Энэ хариулах асуудал нь бол төрийн эмчийн хороо хөрөнгөний биржийнхаа өөрснөө хариулах байхаа гэж бодож байгаа. Гэрээгээ дүгнэн юу нь болсон байна, юу нь болоог байна гэдгийг бол заавал дүгнэх ёстой. Тэр дүгнэлтийн дагуу мэрэгжлийн байгууллагын зохицуулах байгууллагын хувьд бол манайх харин та нар ийм имийг заавал хийх ёстой. Энийг бол одоо тийм хугацаатай хийх ёстой гэдэг. Аргагүй бид нар шинэ хуульд орцсон. Энэ чинь олон улсын үнэ цасны байгууллагын холбооноос гарсан бид нар зарчмуудыг бас хуулинд тусгасан учраас заавал авч явах юмнууд гэж байгаа шүү дээ. Арилжаа эрхтэй холбооны ардлын брокер дэлгүүрийн компаниудын ардлын бэк офисын асуудлыг яаж шийдэх гэдэг юм тийм ээ. Төлбөрөө яаж хийх гэдэг юм. Гастро банкудаар хийх юм уу? Хадгаламжийг хийх гэдэг юм тийм ээ. Хянах шалгалтын ажлыг хийх юм тийм ээ. Арилжааны хяналтын асуудал яаж явах юм гэдэг. Их олон юмнууд байгаа. Гэрээ дүгнэн гэхэлэр зэрэг хоёр дарга нь хоёулаа ажиллаа өгнө гэд мэдэгдсэн. Төрийн өмчийн хороонд аль хэдийн хүсэлтүүдэд өгсөн байгаа. Энэ тохиолдолд гэрээ дүгнээд үнэхээр одоо танай тал хариуцлагагүй ажилласан болоод хөрөнгөний зах зээл чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 20% чөрөхгүй байна штэ гэдэг ийм тайлбар өгвөл хинт хариуцлага тооцох бай. Гэхдээ ер нь бол арилжааны үнийн дүн ерөөс хөрөнгөний бирж гэдэг бол өөрөө ерөөсөө юу штэ. Арилжаа хийдэг байгуулах юм байна штэ. Бид нар хөрөнгөний биржийг аль болох эрсдэлгүй тийм ээ арилжаа энэ чинь стратегийн юу байхгүй юу? Үйл ажиллагаа явуулдаг тийм бүтц тийм ээ банк санхүүгийн байгууллага байхгүй. Тийм учраас бид нар энийг бол аль болох эрсдэлгүй байхаар бүх хуулийн зохицуулт нь хийгдсэн. Хариуцлага тооцох асуудал бол ерөөсө бүтээгдэхүүн нийлүүлэлттэй маш чухал холбоотой. Зах зээл дээр ямар сайхан юм хийгээд дэд бүтц бий болгоод бүтээгдэхүүн байхгүй бол өөрөө хоосон лангуутай адилхан шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо харин дэд бүтцийн асуудлыг одоо яг бий болгох тийм ээ асуудлууд яригдж байна. Эрх зүйн орчин болчлоо дэд бүтцийн асуудал байж байна. Энэний дараа бүтээгдэхүүн нийлүүлэх асуудал нэрээс яригдав. Тэгэхэд бид бүтээгдэхүүн нийлүүлж яхад энэ зах зээл өөрөө бэлэн байж байгаа хэрэгтэй. Дэд бүтцийнх нь болон эрх зүйн орчин бэлэн байж байгаа хэрэгтэй гэж ойлгоод байна биш үү? Яг ийм маргаантай байгаа үед сотхууд арга бас хөрөнгөний биржийг ахалж ажиллаж исэн үний хувьд ямар тайлбар хэмээр байна. Тэгэхээр энэ мастер гэрээтэй холбоотой асуудал түрүү манай хүмүүсүүд хэллээ л дээ. Ер нь одоо Монголд юу хэрэгтэй байх вэ? Одоо би та бүхэн мэдж байгаа одоо хөгжлийн түлхүүр хөрөнгөний зах зээл хөгжлийн хөшүүрэг гэл одоо ерөөсө төмөн амтал одоо илтгэл тавьсан. Форум дээр зөндөөл ярьсан. Яг нарийн тэр ашигт мөрөлдлийн тухай хуулинд 10 стратегийн ордын 10%-ийг заавал Монголдо бүртгүүлнэ арилжаална гэдэг залтыг содхууд дарга өөрөө оруулж өгч ирсэн шүү дээ. Одоо манай нөхдүүдээ хэлж байгаа барилаа. Гэхдээ одоо мастер гэрээний хувьд бол би муу гэрээ болоогүй гэж үздэг л дээ. Энэ бол намайг ажиллаа өгсөний дараа хийгдсэн гэрээ. Тэгэхээр энэ гэрээ бас бид хэдийн сэтгэл зүрх одоо их шингэж зүтгүүлж ийж энэ мастер гэрээ Англитай энэ хамтарч их тухайн асуудал чинь одоо бас групп шалгаруулж хийсэн. Үлдсэн байсан 3 группыг манайхан бүгд мэдж байгаа. Ерөөсөө бид хэд бол одоо ухаандаа манай энд сууж байгаа бүх нөхдүүд бол хөрөнгөний зах зээлд одоо яг өөрснийхээ одоо амьдралаа зориулсан усуд. Би одоо энэ хэдийг хэлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Ер нь хөрөнгөний зах зээл дээр ямарваа нэгэн төрийн ямарваа нэгэн одоо нүдээр нь мөнгө гүйсэн хүмүүсийн сэтгэл санаа олохтой зэрэг юм бүхэн дандаа бүтлгүй болдог. Сэтгэл зүрхээрээ тэрнийхээ төлөө зүтгэсэн хүмүүсийн сэтгэлийн хүчээр энийг бид хийлгэж чадсан юм уулна. Одоо сонгон шалгаруулах журмаар Монголын одоо хөрөнгөний зах зээлийн дэд үтцийг сайжруулах чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа байхгүй юм чинь. Энэ бол бүтээгдэхүүн гаргатай холбоотой төсөл байгаагүй. Монголын одоо ард түмэн зориулагдсан одоо сурталчилгаа хулгайн зориултаа юм байгаагүй. Ерөөсөө энэ бол миний тавьж исэн 3 юм буюу одоо өөр хэлэх юм бол одоо дэд үтцэгтэр л манайхаа одоо нэг цахилгаан шугам хар замын тухай ойлгоод байдаг л да. Хөрөнгөний зах зээлийн дэд үтц бол хөрөнгөний зах зээл дээр арилжаа явуулахад гадна дотнтой холбогдох, дотоодтой холбогдох, мэдээллийн бүх сувгуудыг нээлттэй болгож өгөх. Тийм хэмжээнд л зохион байгуулагдах. Өөрөөр хэлбэл арилжаа явагдахад манай арилжаа руу Лондонгоос, Торонтогоос, Австраас
арилжаанд оролцдог. Манайхаас гадагшаа тэгж оролцох боломжтой. Ийм л юмыг бид хийж авах гэж одоо урд нь манай програм байсан шүү дээ. Бидний програмын дээр олон жил ажиллаад боловсронгуй болгоод явж л байсан. Яг энэ агуулгаар хийгдсэн мастер төлөвлөгөө. Тэгэхээр энээс бол бид хэд бас манайхан бүгдийн тааруу болсон гэдэг асуудалтай ярих. Зүгээр би нэг ганц юм хэлэхэд хоёр захирал ирээгүй тухай яриад байна л да. Тэр надаас ажил авсан хүүхэд байгаа. Тэгээд би уул энэ хүүхдүүдийг бас өөрийнхөө түүхэнд нь түүхэл бичээд байгаа шүү дээ. Юу хийсэн бэ гэдгийг мэдэгдэнэ. Сайн муу хоёулаа байгаа. Энэ мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж явсан, энэний сайн үр дүнгийг олж харсан Монголын хөрөнгөний зах зээл цаашид хэрэг болох юм энд байгаа байх гэж бодож байгаа. Би зүгээр яг энэ мастер гэрээгийн ажлын дүгнээд энэ хүнийг өөрчлөх тухай асуудлыг ярих ёстой байсан байхаа л гэж л одоо хараад байгаа юм л. Гэхдээ тэгээд тэрэн дээр муу байсан бол тэгэл ажиллаж чөлөөлөгдөөл одоо асуудлын 50 мэс тэгээ одоо ингээд манайхан нэг сонин одоо юм ажлын хувь заяа хөдөлмөрийн энэ одоо хамт олонны одоо хувь заяаг харахтаа тэр цаана байж байгаа том бодлогын шин чанартай юмнуудаа дандаа унгаадаг ийм алдаа. Хүний тухай яриад бодлого унгаагаад байдаг гэрээс явж ирсэн юмыг зогсоодог. Одоо би энд ганц жишээ хэлэхэд одоо дараа өтер зовж ирсэн. Жишээлх юм бол одоо санхүүгийн сектор тий энэ санхүүгийн сектор эн чинь бол банктайгаа өрсөлдөх асар том юм байхгүй юу? Бид хэдийг одоо дуулахдаа 96% нь одоо банк байна. 4% нь одоо энэ хөрөнгөний зах зээл байна гэдэг нь шүү дээ. Гэтэл энэ банктайгаа өрсөлдөх энэ том зах зээлийн нэр хүнд нь юугаар тогтчих хэвээр юм бэ? Нэр хүндээр тогтчих хэвээр шүү дээ. Санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа бол завсаргүй банкны байгууллагыг хадгаламжийнч төр хариуцсан энэ банкыг аварна гэдэг мөртлөө хөрөнгөний зах зээлийн төлөө тэг дуурч чаддгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо бид хэдийн хувьд одоо хаана бид тодорхой хэмжээнд хадгалам зээлийн хоршооныхны тухай асуудал ярьж лээ шүү дээ. Дээрээс нь ямар асуудал байсан? Би нэг ганцхан зүйлийг энд хэлхийг хүсэж байгаа. Ерөөсөө хөрөнгөний зах зээл дээр явж байгаа ямарваа нэгэн санхүүгийн үйл ажиллагааг буруу байсан зогсоож болтгоо байхгүй юу? Явуулж ягаад менежментийн солиод маркетингийн зөв болготлоор нь асуул. Хадгалан зүйн зэрэг зогсоохтой зэрэг тэнд санхүүгийн үйл ажиллагаа сардсан. Манай дээр арай гэж нэгэн бүтээгдэхүүн гаргах чиглэлээр 6 компани гараад ирэхтэй зэрэг бас 2-3-ын дампууруулсан. Дампууруулах ёсгүй байхгүй. Үйл ажиллагааг нь явуулаад бид өнөөдөр одоо семент суурж исэн одоо савн дотор тэрийг хонуулчвал тэр семент одоо царцаад одоо дахиад ашиглахгүй болно шүү дээ. Яг тэрэн шиг санхүүгийн юмн дээр ингэж хамаагүй хандж болдгоо л байхгүй. Арилжаар хэлэлцтэй холбоо зөгтөөр дарга жишээ нь гişүү одоо яг юу гэж харж байна те. Олон нийт бол мэдлэг мэдээлэл муутай. Олон нийтийн ихэнх нь за энэ хөрөнгөний зах зээлээр арилжаа хийж тоглолт хийдэг энэ хүмүүс бол хитрхи ухаантай хүмүүс байдгаа гэдэг ийм нэг ойлголттой олцоод энэ зах зээлийг сонирхгүй энэ зах зээлийг маш энгийн зүйл юм а ийм ойлголтыг нөхгүй л яваад өнөөдрийг хүрчлээ ш. Тэгэхээр яах ёстой юм бэ? За ер нь санхүүгийн зах зээл бол өөрөө ерөөсөө ихтгэлцэл дээр тогтдог. Ер нь бол энэ ихтгэлцэл дээр энэ бүх үйл ажиллагаа явагддаг. Тэгээд энэ санхүүгийн зах зээлийн бүх үйл ажиллагаанууд стандартчлагдсан байдаг. Тийм учраас нэгдүгээр төлөвийн зах зээлийн тогтолцоо яриад бид нэр хуулиа бүрдүүлчлээ, орчныг сайжруулчлаа гэд яриад байгаа. Энийний суурийг бол өнгөрсөн одоо 4 жилийн дотор бол хангалттай хийлээ. За одоо бол үйл ажиллагааныхаа стандарт хэм хэмжээг тогтоож өгөх ажлууд хийгдэн. Энд бол бүгдээр оролцсон. Манай арилжаа эрхтэй холбоо, үн цасны төлбөр тооцоолгын санхүүгийн зохицуул хороо бирж бүгд оролцох хэрэгтэй. За хоёрт нь бол дэд үтцийн асуудал байдаг. Хөгжлийн асуудал дээр. Дэд үтцийн асуудал дээр бол сая манай хэд бүгд л хэлж байна. Арилжаа, төлбөр тооцоо, энэ бирж, банкны системтэй, брокерийн системүүд бүгд иж бүрнээр зохицоор ажиллах хэрэгтэй. Энэ дээр бол мэрсэр одоо доторх юунуудаа бид нар бол мэдчихээн. Алдаатай байгаа, дутуу байгаа зүйлүүдийг. Энийг бол өшөө сайжруулах хэрэгтэй. За ер нь бол саяын алдаан дээр хөрөнгөний бирж дээр гэхэд бол өмнө нь ямар байсан гэхээр бондж арилжаалагчдаг, анх дахь зах зээлийн арилжаалагчдаг, хувьцаанууд нь бүгд явагдчихдаг байсан бол систем сая жаахан алдаатай хийчихэд байна уу, дутуу байна шүү гэд ямар тохиол орж ирээд байна вөхөр бондын анх дахь зах зээлийн арилжаа өнөөдөр хөрөнгөний бирж дээр явахд боломжгүй л байж байгаа. Тийм учраас энэ системийн хувьд бол болно. Тийм учраас нэмээ суйрлуулах хэрэгтэй байна, модулыг нэмээд худалдаж авах хэрэгтэй байна гэдэг хараасаа гарна. За брокер дээр бол маш олон системийн асуудал орж ирж байна. Өмнө нь бол үн цасны төлбөр тооцооны төв бүгдээр ингэ хийчдэг байсан бол одоо брокер дээр хийхээс өөрчлөхгүй. Харилцагчийн мэдээллийг гаргаад ирье гэхэд бидний мэдээлэл онлайн байх хэрэгтэй, интернет орчинд орцсон байх хэрэгтэй. Өнөөдөр энэ л хийгдээгүй байна. Бас бид энийг хийх хэрэгтэй. За гуравт бол тэр бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжлийн асуудал ярьж байгаа. Ерөн системээ зөв тавиад, дэд үтцээ зөв тавьсан, тогтолцоогоо зөв тавиад ирвэл бүтээгдэхүүний хөгжлийн асуудлыг ярих хэрэгтэй.
ерөн содгоо даргын үед бол энэ зах зээлийг бол маш хүчтэй цорчлаад шинэ бүтээгдэхүүнүүд гаргаад эхэлсэн. Тэгээ энд бол бид хэд нэг тогтолцооны хувьд жаахан алдаатай байна, дэд үтс болоогүй байна гэд энэ шинжилгээг яриад эхэлсэн. Энд бол одоо баяр сайхан дарга бол яг энэ хөрөнгө оруулалтын сангийн хууль, үнд цаасны хууль, хөрөнгө оруулалтын орчин бүрдүүд хуулиудыг гаргая гэд яасан. Ингээ энэ хүрээнд бол компани хууль тэр чигээр ижүүрэн шинжлэгдчихлээ. Үнд цаасны хууль ижүүрэн шинжлэгдчихлээ. Хөрөнгө оруулалтын сангийн хууль сүүлийн 4 жил ярьж байгаа батлагдчихлаа. Одоо инхээр бол цаашаа явхад бол боломж байна. А шинэ бүтээгдэхүүн дээр бол засгийн газраас л нэлээд бодлого гарах байх. Энэ стратегийн бүтээгдэхүүнүүдийг гаргая. Банк санхүү дээр маш их хэмжээний зээлүүд байна. Урт хугацаатай энэ зээлүүдийг бүтээгдэхүүнжүүлээ, үнцаасчлуулъя. Моргежийн бүтээгдэхүүн байна. Энийг бас дахиад үнцаасчлуулъя. Инхээр бол зах зээлийн багтаамжийг би бол ойрын хугацаанд энийг зөв хийх юм бол нэг 5 жилийн дотор 10 тэрбум бүр тэгж 10 их 80 бүр 45 их 80 руу явна гэсэн таамаглал биднэрт байна. За бидний хэлэлцүүлэг төр завсарлаад эргээд студид үргэлжлэх болно. Энэ удаад бид хөрөнгийн зах зээл Монголд 23 жилийн хугацаатай одоо өсөж торнохдоо хэр хэмжээтэй одоо бядтай болж чадсан бэ гэдэг энэ асуудлын хүрээнд ярилцж байгаа маа. Ингээд хэсэг хормын дараа эргээд хэлэлцүүлэгтээ уулзцаая. Эглэл зэвсэг харцгааныг нээлттэй хэлцүүлэг үзэгч та бүхэнд хүрч байна. За энэ удаад бид хөрөнгийн зах зээлийн өсөлт, хөгжил, ирээдүйн чиг хандлагын тухай бас ярилцж байгаа. Мэдээж өмнөх алдаа оноогоо ч гэсэндээ бид хоорондоо ярилцж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд би дахиад асууя. Хөрөнгийн зах зээлд оролцогч бүх талууд манад байна, эрх зүйн орчин байна, дэд бүтцэн байна гэж ярьж байна. Одоо бүтээгдэхүүн хэрэгтэй байна гэдэг ийм зүйлийн тухай ярьж байна л. Тэгээд нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан гэ гадны улс орнуудыг харахаар тэгээд дээрэс нь өөрөө хөрөнгийн биржийн төрийн өмчлөлийн байгаа нь өөрөө яг энэ зах зээл чинь тэр дэлхийн одоо бидний хүсэж байгаа тэр зорилгод хүрэхэд хангалттай одоо боломжийн нөхцөл юм уу? Эн чинь зөв юм уу гэдэг дээр тайлбар хэлээч. Энд дэр нэг хэдэн зүйл ахад нэмээд хэлье да. Сая бид нар дэд үтсийн асуудал яриад байна. Энэ бол гарцаа байхгүй. Саадгүй явах хэрэгтэй, хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй. Энэ дээр ахад дутуу нэг хэдэн зүйл байгаа. Хуулийн дотор бол хангалттай хэлсэн байж байгаа. Одоо юу гэдгийг олон улс нягтлан бод бүртгэл стандарт нь нягтлан бод бүртгэл нь олон улсын стандартын дагуу байх хэрэгтэй. Ингэжээж хүмүүс итгэлийг төрүүлнэ. Үнэлгээний компаниуд бас яг олон улсын стандартын дагуу үнэлгээ хийдэг байх хэрэгтэй. Андеррайтинг компаниуд нь өөрсдөө бас мундаг мэргэжлийн түвшинд хөрөнгө оруулалтын сангууд нь би бас хөрөнгөний зах зээлийн дэд бүтцийг ярихлаар бүх юм хамаарчдаг байхгүй. Хоёрдугаарт нь бас энэ өмнөх ярианууд их гарлаа. Олон нийт мэдэхгүй байна гэж би бол тэгж бас хэлмээрг байгаа. Яг тэгэхээр Эрдэс 5 толгой хувьцаа өмнө хийсэн энэ томоохон IPO-нуудтай холбогдуулаад Эрдэс 5 толгой хувьцааг эзэмшүүлсэнтэй холбогдуулаад олон нийт бол мэддгийн дээр мэддэг болцсон байж байгаа. А зүгээр энэ дээр үнэхээр бүтээгдэхүүн байхгүй учраас бүтээгдэхүүн гаргаач гэж засч болохгүй үстэй чи. Яг тэрнтэй адилхан зүгээр олон улс хүүхдүүдийг ч юм уу хар багаас нь боловсролын хөтөлбөрт нь оруулаад тийм ээ энэ зах зээлийн талаар ойлголт хувьцаа гэж юу юм гэдгийг яриул бас нэг арай өөр төвчний асуудал. Түүнээс бол энэ хөрөнгийн бирж хувьцаа гэдэг чинь юм бод гэдгийг бол одоо Монголын нийт иргэд бол өөрөө хувьцаа эзэмшиж болцсон байгаа учраас мэдээлэлтэй болцсон. Энд нь бид нар тэр дэд бүтцийн буюу кастом банкуудыг оруулаад тэд дээр үдэн цаасныхын дансыг нэгээд төргийнхэн данстай ингээд цуг яваад гэх юм бол энэ зах зээл угаасаа өөрснөө ойлгоо явчихна. Зүгээр мэдчихээн мэдэхгүй байна гэж ярихлаар би бас жоохон эмзэглэдэг юм. Яагаад тэгэхээр хувьцаа эзэмших болохын хувьд бол эдгээр мэддэг болсон. Өмнөх ягаан цэгэд тасрын үе бол өнгөрсөн гэж хэлмээр байна. Тэгэхээр бас тэрэн дээр нэг юм хэлэхгүй. Хувьцаа эзэмшилтийн талаас нь тоо багтаамж хэрэг өсөж байгаа. Харин тийм. Тэг яг үнэхээр багцаа арилжих хүчтэй хийгдлээ л өмнөх шийдвэртэй хязгаарлалт үзсэн бол яг юу хийгдэж вэ тийм ээ? Төлбөр тооцооны тал дээр. Тэгэхээр яг тоо мэдээ өгөх юм бол өнгөрсөн онд хөрөнгөний биржээр 98.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байгаа. За төлбөр тооцооны хувьд болох бол 3.2 их 80 төгрөг гэдэг тооцоо хийгдсэн байна. Арилжааны үнийн дүн бол төлбөр тооцоо ерөөхдөө уягддаг байсан бол энэ жил бол хөрөнгөний бирж арилжааны үнийн дүнгээс хэд дахин их төлбөр тооцоо хийгдсэн. Энэ юутай холбоотой гэхээр төв банкар арилжаа засгийн газрын бондын арилжааг хийсэн. За энэний
үндсэн багийн төлбөр тооцоогоод манай компани гүйцэтгэж байгаа. За тэр бонд бол 382 тэрбум төгрөгийн бонд гарсан байна. За тэрний төлбөр тооцоол манайхаар явагдсан байна. За нөгөөтэйг МИК гэдэг тийм ээ Монгол ипотекийн корпорацийн гаргасан нөө 8% орон сууцны зээлийн санхүүжилтээр босгосон үйл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан бондын төлбөр тооцоог бас манайх сая оны өмнө гүйцэтгэлээ 323 тэрбум төгрөгийг гүйцэтгэв. Тэгэхээр энэ маань юг харуулад байна гэхээр хөрөнгөний зах зээл маань санхүүгийн зах зээл маань өөрөө томроод байна тий гэдэг асуудал байгаа. Харин бид нар хөрөнгөний зах зээл рүү зөв бүтээгдэхүүн болгож оруулах тал дээр одоо ялангуяа энэ засгийн газрын бондыг за тэгээд компани бондыг нөгөө мөн энэ Монгол ипотекийн корпорацийн бондыг оруулах тал дээр бас төрийн бодлогын дэмжлэг маш чухал. Энэ дээр яг одоо чинь бид нар мэргэжлийн хэдэн байгууллагууд бүтээгдэхүүн 1000 гаргая гэд төр засаг дэмжихгүй бол энэ хийгдэхгүй л дээ. Чи төрийн маш том дэмжлэг байх хэрэгтэй. Төрөн содгоо захирал хэлж байна шүү дээ. Банкуд дээр маш хүчтэй тий санаа тавьдаг. Хадгаламж харилцагчдын дансанд гээд. Тэгтэл хөрөнгөний зах зээл дээр байгаа энэ хөрөнгөтэй цаана бол маш их хөрөнгө байгаа штэ. Одоо 1.6 их 80 зах зээлийн үнэлгээтэй. Тэгээд цаана хүмүүсийн хөрөнгө штэ. Хувь цааны мөнгө байна. Энийн маань асуудал дээр бас төр засгийн бодлого байх хэрэгтэй. Өнөөдөр дутагдаад байгаа юм нь юу гэхээр яг тэр бүтээгдэхүүн гэдэг юм дээр чинь төр өөрөө маш зөв бодлого гаргах хэрэгтэй. Тэр бодлогыг энэ зах зээл оролцогчдын санал бодлыг бас тий сонсоод яг ямар байдлаар эрсдэл бага байдлаар тэгээд үр өгөөжтэй зах зээл рүү оруулж хөрөнгийг зөв хуваарлах вэ гэдэг тал дээр их оновчтой бодлого гаргах зүйтэй л гэж би үздэг. Энэ маань яг зах зээлд оролцож байгаа энэ оролцогч байгууллагуудын дуу хоолой тэр болгон төрийн байгууллагуудын дуу хоолойд бас хүрэж чадахгүй байгаа юм л да. Төрийн бодлогыг хэлээд цаацна нь бол Одоо бид нар яг нөгөө хууль хилцэж явах үед тийм ээ. Жишээ нь одоо өнөөдөр хөрөнгөний бирж дээр хувьцаа арилжааллаа гэхэд ядаж хувьцаат компани маань өөрөө татврынхаа бодлогоор хаалттай компаниас ямар даваа байх юм. Бусад оронд чинь гэхэд чинь хувьцаат компани паблик буюу олон нийтийн учраас олон нийтээс хөрөнгө татсан тэр компани засал маш сайн байх хэрэгтэй, ил тод байх хэрэгтэй. Тэр хэмжээгээр нь тэр чинь ил тод засаглал сайтай хөрөнгө татан төлрүүлж бүтээн байгуулалтанд оролцож гин гэдгээр нь төр засаг нь маш их том хөнгөлт үзүүлдэг. Тэр компаниуд нь өөрөө нэр хүндтэй идэг, тийм ээ, хаалттай компаниасаа илүү. Тэгэхэд өнөөдөр манайх хувьцаат компаниуд нь хаалттай компаниасаа нэр хүнд бүр доогуур. Өнөөдөр топ 100 компани гэл одоо худалдаа аж үйлдвэрийн танхимаас маш том шалгаруулад байдаг. Тэгэхэд өнөөдөр хөрөнгөний бирж дээр байгаа топ 20 индекст орсон топ компани 4-5 байгаа байхгүй юу. Тэгтэл пабликт биш, олон нийтэд биш те цөөн хүний одоо юу байгаас яг цаана бол бүтээн байгуулалт ингээд том юм байгаа л да. Гэхдээ л эн чинь өөрөө олон нийтийн байх тусмал засаглал сайтай ил тод тэгээд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт нь хүмүүсийн нүдэн дээр ил те байх ийм боломж бол гарч ирэх юм байна. Тэгэхээр энэ тал дээр нь одоо яг засгийн газрын бодлогоч тэр тийм ээ уйлдах хэрэгтэй. Тэгээ төрийн өмчийн дуудлага худалдаанууд одоо ямар салбараас эхлэх ёстой юм. Одоо өнөөдөр зөвхөн тоо мэдээгээ түрүү хэлээ л дээ. Яг тоогоор хэлэх юм бол манай дээр 15.8 орчим тэрбум хувьцаа байна. За 15 тэрбум та бүхэн мэдж байгаа тийм ээ нөгөө Эрдэнэс тавталгаа. За үлдсэн байгаа хувьцааны чинь бараг 92-3% төвлөрсөн байхгүй. Төвлөрөхтэй 1200 орчим хүний дансан төвлөрсөн. Бусад хувьцаанууд нь юу гэхээр дандаа 100% төрийн өмчтөө дид бүтцийн салбарын уул уурхайн салбарын хувьцаанууд. Энэ дээр нь төрийн мэдлийн шивээ багнуур гэхээс ихсүүлэл тийм ээ. За тэгээд нөгөө цахилгаан станцууд тэр хувьцаанууд ч өөр төвжигдээд ямар ч хөдөлгөөнгүй байгаад байгаа. Уг нь бол энэ ялангуяа шивээ багнуур гэдэг одоо энэ нүүрсний салбарын тийм ээ компаниудын хувьцааг задлах нэг бол нэмж хувьцаа гаргах юм уу те олон нийтээс татан төвлөрөх боломж бол би байгаа гэж бодож байгаа. Яг гэм бол энэ компаниудын хувьцаанд бас тодорхой хувийг гадаадын хөрөнгө оруулагчид байдаг байхгүй юу. Тэд нар сонирхож байгаа байхгүй. Тэгтэл Монголын хөрөнгө оруулагч нар ч бас сонирхож байгаа шүү дээ. Авъя гэхлээр хувьцаа нь өнөөдөр төр ихэнх нь дийлэнх нь төрд нөгөө авцсан байгаа хүмүүс хувьцаагаа задлахгүй байгаа энэ. Гэтэ сая бол өмнө цаасны зах зээлийн тухай хууль маань маш том өөрчлөлт орсон. За тэгээд холбоотойгоор хуультай дагалдан гарах маш олон журмууд байгаа. За энэ дээр бүртгэлийн журам тий. За тэгээд энэ бүртгэлийн журамд хөрөнгөний биржийн зүгээс хэлж байгаа тайлбар бол энэ бүртгэлтэй компаниудын 70-аас дээш хувь байгаа бол энийг задлуулах, нэг бол бүртгэлээс хасах шаардлага тавина гэж байгаа. Энэ бол бас зөв иймэрхүү байдлаар хитэг төвлөрчгөөр л хэцүү болчихж байгаа. Яг шин хууль ярьж байгаа үед бол ийм асуудлууд оруулсан юм. Гэхдээ татврын
нэгдсэн асуудлын хүрээнд авч үзье гэдэг байдлаар хойшин тавьчихсан. Ямар асуудлууд гэхээр бид нар бүр сүүлдээ хувьцаа борлуулсны орлогыг татвараас чөлөөлөх асуудал тавьсан. За хувьцааны ногдлол шиг татвараас чөлөөлөх асуудлууд тавьсан. За ханшийн өрсөлдөлийн эрсдлээс хамгаалах асуудлуудыг тавьсан. Энэ бүгдийг татврын нэгдсэн бодлогын хүрээнд нь нэг мөр орохт нь авч үзье гэдэг байдлаар хойшин тавьсан байна. Гэхдээ энэ бол асуудлыг бид нар орхихгүй л дээ. Энэ бол хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх хамгийн том бодлогын төлөвлөс болох ёстой гэж үздэг юм. Хоёрдугаарт нь бид нар юу хийх ёстой вэ гэхээр ерөөсөө одоо энэ хөрөнгө оруулалтын сангийн хуульч өөрөө мэрэгжлийн бусад улс төр тийм л байгаа шүү дээ. Ерөөсөө иргэд бол нэг шууд давхиж ордог шүү дээ. Дандаа мэрэгжлийн байгууллагад дамжиж ордог. Тэгээ нэг иргэд нэг хувьцаагаа алдчихвал ардаас нь баахан юм алдлаа гэж төр засгийн байгууллагууд айхтаа биш. Ерөөсөө мэрэгжлийн байгууллагууд тэнд мэдээлэл нөгөж хангаж ордог. Тэгээ хөрөнгө оруулалтын сангийн хууль орох юм бол гадны томоохон хөрөнгө оруулалтын сангууд, за манай хаалттай сангууд гэсэн бий болно. Тэгэх юм бол нэг талд хөрөнгө оруулах шаардлагатай, нөгөө талд нь хөрөнгө нь байгаад идэг. Энийг энэ зах зээлээр дамжуулаад оруулах гэсэн их том бодлого явагдсан юм аа л гэж хэлмээр байна. Яг энэ шинэ бүтээгдэхүүн гаргах бодлого татж яах гэж байна. Тэгэхээр энэ дээр санхүүгийн зохицуулах хааны хувьд ер нь тодорхой хэмжээнд төлөвлөсөн ажиллаж байгаа байна уу? Тодорхой хэмжээнд бас шинэ хуулиуд бас ажиллаад хэрэгжээд эхэлж байна. Гэхдээ энэ хуулиуд байна бас яг одоо хөрсөн дээрээ бууж хэрэгжиж нөхцөл бололцоо нь бас бүрдсэн үгүй хэрэгжих нь сайн байх вэ гэдэг бас. Ер нь бол одоо ингээд мөнгө хоримтлууд бол би гарч ирнэ л дээ. Одоо юу гэдэг нь албан журмын даатгалын хууль явснаас хойш манай энэ сангийн хөрөнгө нэлээд өссөн байж байна. Хоёрдугаарт нь хөрөнгө оруулалтын сангууд ороод ирж байна. За бид нар даатгалын компаниудын дөрмийн сангийн нэмсэнтэй холбогдвол энэ даатгалын салбарч өөрөө өсгөхлөөр тэнд даатгалын сангийн хөрөнгүүд их үе болж байна. Энийг бид нар бас бодлоор хийцсэн байгаа. Энэ хувьцаа хөдөлж авах эрх нь бас хуулиар сайн нээсэн. Яг энэ мэтлэнгээр бид нар юмнуудаа бэлтгэсэн. Одоо бүтээгдэхүүнийг гаргаж тавих асуудал хэрэгтэй байна. Тэгэхээр бидний ахаад нэг төлөвлөж байгаа ажил бол ялангуяа хайгуулын болон хуулийн дотор бас хийцсэн шүү дээ бид нар. Уул уурхайн компаниудын манай компаниуд өөрсдийнхөө зах зээл дээрээс хөрөнгө босгох нөхцөлийн бүрдүүлсэн бүр хөрөнгөний биржийн листинг гээд уул уурхайн самбар тусад нээдэг ч юм уу гэсэн тийм бодлоод байна. Энэ мэтлэнгээр бол олон юмнууд яригдж байна л да. Бүтээгдэхүүн гаргаж ирэх асуудал дээр түрүүн би бодлогын дутагдал гэдээ хэлсэн. Яг ямар бодлогын дутагдлыг хэлээд байгаа юм бэ гэхээр одоо тухайлбал өнгөрсөн жил манай холбооны зүгээс тодорхой нэг яамдууд болон агентлагууд руу хандаад энэ хөрөнгөний зах зээлтэй холбогдсон ямар бодлого танаа яам агентлагийн газар байна вэ гэхэд нэг ч газраас хариу ирээгүй. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар энэ салбараа хөгжүүлэхдээ хөрөнгөний зах зээлтэй холбогдож яаж хөгжүүлэх гэдэг юм бэ? Цаашдаа нөгөө шинжилгээ ухааны салбарууд байна шүү дээ. Одоо шинэ биотехнологи, мэдээллийн технологийн салбарууд энэ салбаруудаа хөгжүүлэхдээ хөрөнгөний зах зээлтэй бодлого яаж холбох гэдэг юм бэ? Манайд энэ төрлийн бодлогын уялдаа холбоо гэж байсан огт байхгүй. Дээрээс нь түрүүн Баясахан дарга маань хэллээ л дээ. Энэ шинэ бүтээгдэхүүн гарах хөшүүрэг байх хэрэгтэй. Хөшүүргийн талаарх маад энэ төрлийн бодлого бол юу ч байхгүй. Одоо жишээлбэл тухайлбал энэ зүүн Азийн орнуудыг аваад үзээрэй. Бүх орнууд хувьцаат компаниудад татврын хөнгөлөлт урамшуул үзүүлдэг. Манайд ийм төрлийн хөнгөлөлт урамшуулалтын бодлого огт байхгүй. Одоо өнгөрсөн жил үн цасны зах зээлийн тухай хууль батлагдахад маань ногдол ашигын татврыг аваад үлдсэн. Ханшийн өсөлтөөс олсон ашигын татврыг аваад үлдсэн. Гэхдээ ингэж байгаа шүү дээ. Ханшийн өсөлтөөс нөгөө олсон ашигаас татвар авна гэж байгаа мөртлөө авах аргачлал нь тодорхойг байгаа шүү дээ өнөөдөр. Өнөөдөр тэр хүн жишээлбэл нэг хувьцаагаа зараад ашигтай байж болно. Цаана 10 хувьцаанаас алдагдал хүлээж болно тийм үү? Гэтэл заавал нэг ганц ашигтай зарсан ганцаас нь авах гээд яриад байгаа чинь татврын ерөнхий газрын нь өөрснөө ямар аргачлалаар энэ хүний портфолиог бодоод яаж энэ хүнээс татвар авахаа мэддэггүй. Угаасаа ашигын зөрнөөс ашиг татвар авдаг газар ховор өнөөдөр. Хонконг өнөөдөр яагаад олон улсын дэлхийн хэмжээнд тийм олон улсын санхүүгийн төв болоод болцсон бэ гэдэг чинь тэр татврын таатай орчноор байхгүй юу? Хонконгд өнөөдөр Англид ч байна. Одоо бусад орнд яадаг вэ гэхээр ханшны зөрүүнээс олсон ашигаас татвар авдаггүй. Тэрийг аавна гэхэд төвөгтэй байдаг байхгүй маш олон ажилбартай. Тийм болохоор авдаггүй энэнгээр хөрөнгө оруулагч нарт давуу эрхийг үүсгэдэг. Тэгж яхад өнөөдөр бид нар авах гээд яриад ямар шаардлага байгаа юм бэ? Хоёр тоотол яриа л да тийм үү? Ногдол ашигаас татвар авна гэдэг байгаа байхгүй юу? Өнгөрсөн онд хувьцаат компаниудын тараас ногдол ашигын хэмжээ 10 тэрбум. 10 тэрбумаас 1 тэрбум л улсын төсөвт орох гээд байна л та нөгөө 1 тэрбумаар өнөөдөр улсын төсөв тутах гээд байгаа юм уу? Гэхдээ тэрний оронд чөлөөлчөлдөө тийм үү? Энэ зах зээлээ дэмжиж өгөх хэрэгтэй байхгүй юу? Бүтээгдэхүүн гаргах тухай асуудлыг ярихаар одоо бид хэд их тэмцэл хийж ирсэн. Одоо яг хөө содхоо манай захирал бичсэн гэж ярьдаг л да. Үгүй шүү дээ энд байсан бидний бүгд хэвчсэн. Бид Хувлын хааны зарлиг гэж кино гаргасан шүү дээ. Одоо яг өөрийнхөө одоо алт зэсийн орд дээр Монгол залуу Монголдо хувьцаат компани байгуулад тэгээд тэрийгээ зарж тэр хувьцаат компани байгуулах гэж яаж одоо яг бид тэд яриад байгаа энэ зовлон яаж туулж явж байгааг харуулж
тэгээ үйлээ үзэж, гадныхын дарамтлуулж, төрийн эрх баригчдад одоо шахуулж яаж явж байгаа тэгээ дараач харан зарлаад тэгээ төлбөр тооцоон дээр тэгээ брокерийн пүүсүүд дээр яаж ярьж ирсэн. Энэ бүгдийг би одоо баг зарим нь хэлдэг л дээ чи баримтат хань юм уу гэж. Тийм учраас энэ бүтээгдэхүүн гаргах гэдэг юмны төлөө бид нар тэмцэл хийгээгүй ш тэмцээ. Чадлаараа одоо асуудлыг тавьж байгаа. Тэгэд энд би ганцхан зүйлийг эрх зүйн харилцааны хувьд бол бид нар одоо тодорхой төвшөнд хүрсэн. Бид хэдийн хувьд бол байна шүү дээ. Энэ дэлхийн хөгжилтэй орны хэмжээнд манай залуучуудын толгой хурдтай. Энэ компьютер энэ элдв шид юм гээ. Бид хэд бол яг тэр өнөөдөр тэр бид хэдийн эмпирик төвшин, хөрөнгөний зах зээлийн эмпирик төвшин хүрээгүй байгаа төвшөнд хэрэгжих хуулийн том юм хийгэж чадсан. Бид энэ эрх зүйн харилцаагаа бид нар би бол үндсэндээ зорилго гэж харж байгаа. Энэ л хүрэхийн төлөө гэдэг ийм эрх зүй байгаа бидэнд. Жинхэнэ бидэнд өнөөдөр шаардж байгаа эрх зүйн ямар юм байна вэ гэдгийг би одоо хоёрхан жишээгээр хэлье. Нэгдүгээр дэлхийн хаач байхгүй тийм намайг зарим шоолдог шүү дээ. Би одоо 40 хэдэн одоо гадныхантай холбогдвол үгүй танай төрийн өмчийн хорооч одоо хувьцаа зардаг. Танах чи хоёр биерчтэй мүү гэж асуудаг байхгүй. Эн чин дэлхийн төвшөнд хувьцаа гэдэг энэ хөрөнгийн зах зээлийн хэрэгслийг ганцхан биерж дээр арилжаа явуулдаг байхад өнөөдөр төрийн өмчийн хороо өөрийнх нь төрийн өмчийн хувьцааг өөр дээр зардаг байхгүй. Хаалттай дуудах худалдаач гэх шиг. Гэхдээ бид энэний төлөө одоо энд байж байгаа бүх хүмүүсүүд мэдээ. Энэ чинь бол ерөөсөө одоо хөрөнгийн зах зээлийн чөдөр нь байхгүй. Энд зөндөө олон хүмүүсүүд тэмцэлдэж байгаа тодорхой хэмжээнд одоо ногдол ашиг уу хувьцаа зарах аль ашиг руу ногдол ашиг авах эсвэл одоо хувьцааны үн дээр тоглох аль алинд нь тоглож байгаа бол арай хитний 49%-аас нь нэлээд хэдийг автал 51% нэг хүн төрийн өмчийн хороо зарчдаг. Хөрөнгийн зах зээл яд цааш явах юм бэ? Бид өнөөдөр энэ эрх зүйн харилцаа гэвэл бас дахиад энийг олж харна. Дахиад нэг зүйл. Монгол банк бол төрийн бодлоготой бие даасан статустай ийм байгууллага. Засгийн газартай хизээч холилдож болдгүй ийм байгууллага байхгүй. Гэтэл өнөөдөр засгийн газрын бондыг Монгол банк зарж байгаа байхгүй. Өнөөдөр энэ эрх зүйгээд хараад үзтээ бид хэд өнөөдөр хуулийнхаа тухай ярьж байна. Гэтэл өнөөдөр бид нар энэ хоёрыг заагалж чадав. Манай зах зээл хоёрхан бүтээгдэхүүнт. Хувьцаа бонд. Өнөөгөө хоёрын хоёр өөр зах зээл аваад явчихад байна шүү. Нэг нь банкны зах зээл аваад явчихдаг, нэг нь төрийн зах зээл аваад явчихдаг. Ийм тогтмол байгаа. Яг ийм хоёр тод жишээ байгаа юм байна. Гэтэ Монголын хөрөнгөний биржлэр IPO хийсэн нэг 15 компаниас өнөөдөр 11 нь алдагдaltaй явж байна л да. Тухайн үед хувьцааг нь авсан хүмүүс бол одоо хувьцаагаа буцаага зарах юм бол ашиггүй байдалтай явж байна л. Одоо Бэрэн майнинг Монголын хөрөнгөний биржлэр хизээ мэдгүй IPO хийхээр зарлж байна. Гэтэл нөгөө иргэд олон нийт хувьцаа эзэмшигчид итгэж авах тийм бүтээгдэхүүн өнөөдөр бий болж чадах уу? Дахиад нэг компани IPO хийлээ гэхэд тэрэн дээр итгэх итгэл байна уу? Юунд найдаж болох вэ? Энд дээр бас та бүхэн санаа. Энд дээр хараа юм шүү дээ. 11 нь алдагдaltaй байна. Манай зах зээлийн нэг сайн угаасаа хөрөнгө нь орцсон, бүтээн байгуулалт болцсон. Тэгээд зах зээлийн ханшаар олон улсын зах зээл одоо төмрийн үн өсөхтэй ч юм уу нүүрсийн үн өсөх бууралтай холбогдуулаад нэг шинэ сантимент аягүй соргож зогсож тэгээд тэрнээс болоод үн ханшны хэлбэлзэл алдагдлаа хүлээгээл одоо Билл Гейтс нэг мэдхэд дэлхийн тэргуун баятан болоод нэг мэдхэд хоёрт ороод ингээд ямар хинч тэрэн дээр уйлж дуулж ардаас нь ярьдгүй зах зээл байхгүй гол нь бол хувьцааны ашигн дээр тоглолт хийдэг улсууд нэ хувьцаа зарж борлуулж ашиг олдог улсууд дийлэрддэг тэр улсууд бол мэдээж өөрснөө арчлаа хүлээгээл явдаг байна. Түүнээс урт хугацаанд ашиг хүлээж байгаа улсууд бол энэ бол ямар ч үгүй. Би бүр тэр өмнө нэг нэвтрүүлэгт хэлжсэн шүү дээ. Эрдэс 5-7 хувьцааг монголчууд мань авсан бол зарах гэж битгий их байгаа чи тийм ээ. Энэ бол өөрөө үндэстэн дамсан тийм олон улсын хэмжээний томоохон бүр дэлхийн хэмжээний том компани шүү дээ. Энийхээ хувьцааг эзэмшнэ гэдэг бол нэр хүндийн асуудал шүү дээ. Та нарын төлөөллийг хэрэгжүүлэх механизмыг чинь одоо ингээд бүрдүүлээд өгнө. Тийм ээ, ямар арга замаар хувийн нэртэй хуралд ордгийг ийм хүртэл асуудал тавьсан жоо. Эх орон сэтгэлгээтэй байгаас ч гэдэг хүртэл асуудал тавьжсэн л дагаас. Тэгэхээр бол тэр ханшийн зөрүүний өөрчлөлтөөр алдагдлын асуудлууд энд ярих бол тийм. Тэртээ зүгээр индекс бууллаа, нэмэгдлээ, өслөө харлаа гэж явж лээдэг асуудал тийм. Тэгээд ер нь бол энэ зах зээл дээр төрүүл хэлсэн итгэлийн асуудал байгаа. Энэ итгэлд бол саяын дээр хууль эрх зүйн тогтолцоог тавиад чинь дэд үтцийн энэ итгэлийн асуудал байна. Тэгээд явхаар бид хэдл ер нь гол нь бүтээгдэхүүнээ гаргаад өөрсдөө итгэвчүүлээд манлайлаад явах хэрэгтэй. Энэ төр засагч урд бодлого гаргах гэдэг. Тэр хөрөнгө оруулалтын сангийн хууль гарчиж байгаа бол өнөөдөр нийгмийн даатгалын сангийн мөнгийг даатгалын сангийн тийм уртаа даатгалын сангийн мөнгийг өнөөдөр хөрөнгөний зах зээл рүү оруулаач. Тэ мөн энэ баахан баялагуудыг хуваарлна гэдэг байгаа бол энийг одоо биржээр арилжаалагдаг сан гэж ярина уу? Тэ сан болгоод тэр нийт иргэдтэй хувьцаа эзэмшүүлээд 2800 хүн 10% 2 сая 800 мянган хүн 10% эзэмших хяналт тавьдаг байхгүй.
Энийг сан гэж цаанаас нь зохицуулж өгöd 10% болчлаа одоо нэг нь очиод төлөвлөлөө суу гэхээр хяналт болдог. Яг ийм бодлогын юмнууд дээр хамтраа гаргачихаар мөн цаашлаад жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гээл нэг баахан мөнгө гаргачаа. Тэр нь одоо дажгүй 380 тэрбум төгрөг явж байна. Тэгэд энд жижиг дундыг хөгжүүлэх сан нь өөрөө бондон гаргаа сууж явах хэрэгтэй байтал өөрөө шийдвэр гаргаж болоо суугаад. Тэгээ энийг л шийдвэр гаргач нь бид нар байж байгаа хэрэгтэй. Компаниастай холбоотой асуудал. Тухайн бизнесүүд тэр бизнес удирдах байгаа хүмүүсийн бизнесийн соёлтой холбоотой асуудал. Тэгэхээр ийм асуудлууд бол байгаа. Тэр ханшийн зүйн салдыг төлөхийн тулд энэ зах зээлд байдаг асуудал. Хамгийн гол нь тэр цаана хүлээж байгаа тэр бизнесийн алдаг, тэр бизнесийг авч явж байгаа хүмүүсийн бизнесийн соёлтой холбоотой асуудал. Тэгэхээр бид нар ийм стандартыг бий болгох хэрэгтэй. Тэр стандартыг сайн яасан гэхээр шинээр батлагдсан үнцаасны зах зээлийн тухай хуулинд бид нэр энэ талаар хариуцлагыг нэлээд тодорхой заагаад өгсөн байгаа шүү дээ. Урд нь яг хуучин байсан хуулинд энэ талын тодорхойлолт нөгөө хариуцлагууд тодорхойгүй байсан тийм үү? За жишээлбэл IPO хийлээгээд мөнгө босголоо. Зарим нэгэн компани яасан гэхээр IPO-гоор босгосон мөнгө өөр зүйлд ашигласан баг жишээний тийм үү? Тий зарцуулдаггүй тийм зүйлүүд байсан. Хариуцлага тооцох гэхээр хууль эрх зүйн орчин байгаагүй тухайн үедээ. А одоо шинээр үйлчилж ихэлсэн хуулинд маань бид нэр өөрсдөө тодорхой заагаад өгсөн. Бүр эрүүгийн хариуцлага хүртэл тооцохоор заагаад өгсөн байгаа. Тэгэхээр IPO те одоо танилцуулгандаа заасан төсөлтөө зарцуулаагүй бол ийм эрүүгийн заалдаар те нөгөө хариуцлага тооцно гэдэг. Одоо бол шал өөр юунд орж байгаа шүү дээ. Бидний товцолтоонд орж байгаа. Энэ бол өөрөө зөвхөн хин дуртай мэдлэг хүн ордог зах зээл биш. Энэ бол мэрэгжлийн зах зээл шүү гэдгийг л аль болох хийж өгсөн юм л дээ. Тийм. Нөгөө талаар нэг юм би одоо хэлээ. Одоо энэ яг тэр бүтээгдэхүүнтэй холбоотой асуудал яриад байна шүү дээ. Энэ хамгийн чухал ямар нэг хөлтэй зэрэг шүү дээ. Ингээд гондо шин тутам бий болж байгаа юм гэдэг чинь олон юмны төрчээж одоо бизнесийн төлөвлөгөө нь биелэгдэн шүү дээ. Тэр одоо юм чинь хүнд зовлон тусна. Тэгэхээр одоо би нэг боддог зүйл юу гэхээр өнөөдөр энэ ард түмэн олон түмэн сонсож байгаа бол одоо тэрлээ хандаасаа гэж боддог л да. Зүүн Азийн орнууд буюу нэлээд өндөр хөгжилтэй орнуудын хувьд нэг айхтар арга хэрэгэлдэг. Энэ ямар арга байна вэ гэхээр зэрэг хөрөнгөний зах зээлээ баталгаатай тогтвортой болгохын тулд хийж байгаа шүү дээ. Тэр нь ямар юм байна вэ гэхээр зэрэг өндөр ашиг шим одоо үр ашиг гаргаж байгаа тим компаниудын хувьцаат компаниудын ажиглагчдад хувьцаа эзэмшүүлдэг үйл ажиллагаа байна. Энэ үл ерөөсөө хөрөнгөний зах зээлийг шууд дээш нь татчихдаг. Өөрөөр хэлэх юм бол ганцхан хүний хармаар орж исэн ашигыг тэнд ажиллаж байгаа 200 300 3 4 мянган ажилчтайгаа хуваах тим оролдлого хийдэг үйл ажиллагаа нь Японоос эхэлтэй одоо ухаандаа ажилчдаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр байхгүй юу? Бид өнөөдөр энийг одоо гайгүй хөл дээр тогтцсон байж байгаа гэдээ одоо энэ нэг л жил бүхэнд нэг л тугаа мандуулаад ямар компани гинүү энэ компаниуд ажилчдаа хувьцаа эзэмшүүлээд ганцхан хүний хармаар орж байгаа тэр юма хувьцаа эзэмшүүлрүүгээ өгөөд эхлэх юм бол бид өнөөдөр хөрөнгөний зах зээл эзэнтэй, нэр хүндтэй энэ чи ийм байдгийн байна гэж харах хэрэгтэй. Хариуцлагатай байна. Хариуцлагатай болно. Тэр ингээд байна л да. Нэг талаас нь хараад шүү дээ. Бүтээгдэхүүн бий болгоё гэдэг. Нөгөө талдаа худалдан авахчийг бэлтгэх хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр хин тэрийг авах юм. Урдных шигээ дорж дулмаа авах гэдэг юм уу? Тэгэх юм бол одоо дорж дулмаа авах юм бол дахиад нөгөө ануудын жишээн дээр зоосын жишээн дээр ярьдаг шиг хувь хүмүүс хохироод байна шүү дээ. Тэгэхээр сая хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн чинь ач холбогдол нь тэрнтэй байхгүй. Institutional investor-ууд байгууллагын хөрөнгө оруулагч нарын суурийг бидэнд бэлдэж өгч байгаа. За зөвхөн хөрөнгө оруулалтын сангаар хязгаарлахгүй юм чинь. Одоо бидний нийгэмд нэг юм аюулгүй буруу ойлголт яваад байна. Энэ тэтгэврийн сантай холбоотой. Өнөөдөр нийгмийн даатгалыг бид нэр төлөөд байна тийм үү? 21%-ийг төлөөд байна. Тэр дотор чинь бидний тэтгэвэр бас яваад байдаг. Тэр даатгал байхгүй юу? Албан ёсны хэллэгийн даатгал юм байл шүү дээ. Тэтгэврийн даатгал гэсэн. Тэгээд тэр чинь одоо айл талаас нь 7%-ийг аваад бүрдүүлээд байдаг юм байна. Тэгээ энэ тэтгэвэрч юм шиг тийм үү? Одоо pension fund буюу тэтгэврийн сан төлж байгаа тэтгэвэртэй ч гэсэн ингээ холдчихмоор. Яагаад гэвэл нэрийн данс үүссэн, миний төлж байгаа мөнгө тэрэндээ ороод үржигдээд явна ч шиг юм яриад байгаа тийм. Гэтэл тэтгэврийн сангийн бий болгох хэрэгтэй. Нийгмийн даатгалын сангийн асуудлыг бол арай өөр төвшөнд ярих байхаа. Энэ бол тийм бүр бодлогын төвшөнд яригдчихэж байгаа. За хувийн тэтгэврийн сангуудыг бий болох асуудал бол өөрөө тусдаа хуулиар бид хөрөнгө оруулалтын сан дээр ерөнхий зүгээр үндэслэлийг хийж өгöd тусдаа хуулийн дээр бол ажиллаж байгаа гэдэг хэлмээр байна. За хоёрдугаарт нь ахаад нэг зүйлийг хэлэхэд сая бид нар хуулийг баталснараа олон улсын үн цасны байгууллагын холбооны бүрэн эрхт гишүүн болох бололцоо нэгдэж байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид нар шууд автоматар нэг улсад очиод санамжч зурах биш. Шууд тэр гишүүн бүх улсуудтай гишүүн болох харьцах бололцоо нэгдэж байгаа. Тэр маань одоо манай компани шууд Хонконг дээр гардаг ч юм уу. Тийм бололцоо нэгдэж эхлэх юм. Хоёрдугаарт зүгээр энэ дээр би нэг бас л бүтээгдэхүүнтэй холбоотой дотроо боддог юм хэлэхэд нэг юм нийтлэг зарчим байдаг юм байна. Ер нь бол олон улсад олон нийтийн хөрөнгө дээр тулгуурлан бизнес эрхэлжээвэл тэр бизнес өөрөө олон нийт их ах хэрэгтэй гэдэг зарчим байдаг юм байна. Би одоо энэ юу хэлэх гээд нэхлээр
Энэ уул уурхайн баялаг бол өөрөө төрийн олон нийтийн юмч байхгүй ерөөсөө. Энэ дээр тулгуурлан бизнес хийж бол энэ өөрөө олон нийтийн байх хэрэгтэй. Үүнээс нэг хүн одоо яг энэтэй адилхан хамгийн том жишээ гэх юм бол даатгалын компаниуд гэдэг маань өөрөө даатгагчдын мөнгөн дээр тулгуурлан бизнес хийж байгаа. Банкуд бол бүр манайд л одоо нэг хачин байгаад байгаа шүү дээ. Бусад улсад бол хувьцаат компани. Одоо Анаа Зоос гэж нэг одоо энэ яриг болмоор баг. Би бол хэлдэг юм. Анаа Зоос бол одоо цэвэр одоо тийм л одоо гэмт хэрэг бол өөр шүү дээ. За. Ийм юм дээр бол тэгэхээр Анаа Зоос гэхээс л банкуд бас хувьцаат байдаг. Би олон нийтийн бизнесд дараа нь ахаад юу гэхээр би үүрэн телефоны компаниуд хүртэл олон нийт юм байна. Энэ төрийн яг олон улсаас өгсөн төрийн сүлжээ байхгүй юусэн. Манайд ганцхан өмчийн ганцхан шугам өгсөн байхгүй. Энэ сүлжээнээс тагнуулынхан жоох юм авдаг байх. Бусдын тэгээд ийм олон улсаас хуурсан ийм төрийн онцгой өмчтөр өөрөн телефон явуул олон нийтийн өмч байхгүй. Төрийн олон нийтийн өмч. Энийг ашиглаж явал бас олон нийтийн болох хэрэгтэй. Маш хатуу. Бидний хилцүүлэхийн цаг бас төгсөн байна дуусгаад. Тийм учраас бүх одоо оролцогчид маань өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд одоо бид эрх зүйн орчинтой олчлоо. Дэд бүтцийн тавьчиж одоо ингээд хууль эрх зүйн орчин бүрдчихлээ. Ийм боломжууд байна гэж ярьж байна. Бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй байна гэдэг нь л ер нь яг бүгдээр яг юу хийх хэрэгтэй. Цаашид энэ зах зээлийг хөгжүүлэхэд бол жишээ нь яг бүх талууд юу хийх ёстой гэж харж байгаа юм бэ гэдэг дээр. За би эхэлчихье. Түрүүн содхуу захирал бас хэлсэнтэй. Хууль бол өөрөө яг тийм бидний зорилгыг ерөөсө бодлогыг бүгдийн тодорхойлоод өгсөн байна. Зүгээр хүмүүс нэг хуулийн дотор нэг тийм орцсон байгаа гэж бас янз янз зорилго. Энэ дандаа ажил хийх ажиллаж суусууд байна. Тэрний чинь өгүүлбэрийн цаана болгоно кастодиан банк бий болох ёстой шүү. Хөрөнгө оруулалтын сангаа бид нар хийцэн шүү. Ийм үнэлгээгээд хийн шүү. Арилжааны тооцооны байгуулах шүү гэдээ бүх юм хийцэн байхгүй. Тэгэхээр би ерөөс одоо өнөөдөр миний хамгийн том зорилт бол дүрм журмуудыг гаргаж өгөөд тэгээд хуулиа хэрэгжүүлэх ажил. Тэгээ энэ шилжилтийн процессыг амжилттай туулах асуудал байна. Та одоо жишээ нь яг юу гэж? Ер нь л хөрөнгөний зах зээл дээр энэ шинэ бүтээгдэхүүн гаргах энэ дээр ерөөсө хөрөнгө оруулагч нартаа л ерөөсө хандах хэрэгтэй. Энэ зах зээл дээр хөрөнгө оруулагч нар бид хамтаараа мөнгө жижиж хамтаараа л энэ зах зээлийг явуулна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулагч нарт ер нь хөрөнгөний зах зээл юунд давуу юм бэ гэдгийг л хэлэхэд ерөөсө хизээч орж хизээч гарахт. Эрсдэлтэй байсан ч зараад гарах боломжтой гэсэн. Эрсдлээ шийдээд. Энэ л их давуу талтай. Тийм учраас эрсдэлтэй байд юм ундын байна гэвэл тэрийг эрсдлээ хүлээгээл гарчих. Хамгийн түргэн гарна. Тийм. Сотхуу дараагаа одоо яг юу гэж бодож байна? Та удирдахжсэн хүн. Тэгээ дээрэс нь дараагийнхаа халаан шилжүүлж өгöd халаагаа бас өмөөрлөө тийм ээ. Энэ хүмүүстүүд хийсэн гэдэг. Тэгсэн мөртлөө хариуцлага тооцохоос өмнө гараа явчихлаа шүү дээ. Сүм өмөөрнө л тийм ээ. Тэг өмөөрнө гэдэг нь энэ зах зээлийн төлөө зүтгэсэнд нь өмөрч байгаа шүү. Одоо энд орж ирээд зүгээр цалингийн төлөө энэ хэдийг хэвээ ажиллаагүй гэж боддог. Энэ зах зээлийг босгочих юмсан гэж 23 жил гэдэг чинь дэлхийн өндөр төвшөнтэй хөгжилтэй энэ зах зээлийг босгож ирсэн 360 жилийн түүхэнд бол 23 жил чинь бага юм байхгүй юу? Энэ хэд маань их юм хийсэн гэж би хэлэх байна. Тэгээ миний одоо хамгийн одоо чухал одоо хамгийн сүүлд одоо хэлэх бодож явдаг сэтгэл зүрхэнд ерөөсө хөрөнгө оруулалт бол ашигын төлөө хийгддэг зүйл. Ашигт өөрт байгаа ашиг олохын тулд л өөрт байгаа хөрөнгөө зардаг шүү дээ. Тийм учраас манайх Монгол улсад хамгийн их дэлхийн хөрөнгө оруулагчдад сонирхолтой байгаа тэр цэг дээрээ хувьцаат компани байгуулахад хэрэгтэй. Та юу гэж харж байна? Одоо өөрөөр хэлэх юм бол ухаанда Монголын мал аж ахуй дээр хувьцаат компани байгуулах гэхэд гадныхаа орж ирэхгүй шүү дээ. Тэгвэл оюу толгой 16.2 сая зэс 6263 тонн алтан дээр Монголын хувьцаат компани байгуулагдсан бол дэлхийд дахинаараа орж ирж шүү дээ. Гэтэл өнөөдөр оюу толгой нөөц ресурс буюу аюунхай манайд компани тэгээд нэрээ солилцсон. Манай оюу толгой нөөц лицензээр дамжаад Канадын оюун толгойн орд болцсон юм шиг Торонтогийн хөрөнгөний бирж дээр би сая очиод ирлээ шүү дээ. Одоо тэгээд тийм учраас бид хэд үнэндээ биеийн дүр үннээсээ харамсч явдаг. Гэхдээ яагаад бид болдгоо? 5 толгой дээр. Одоо эднийг дараад одоо гараад ирсэн хувьцаат компани байна уу? Ганцхан байгуулагдсан одоо дандаа л ажнаа гэж ярьдаг нэг хэл амтай нэг ганц хувьцаат компани бий. Орон нутгийн өмчтэй. Гэхдээ тэрний хувьцааны өсөлтийг хардаа танаа. Хичнээн 250 500 мянган төгрөг хүрсэн. Нэг ширхэг хувьцаа. Гэтэл өнөөдөр бид нар яг ийм үнэтэй зэнтэй юмн дээрээ монголчууд хувьцаат компани байгуулж чадвал хичнээн олон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хийгээж яадгийг. Хөрөнгийн бирж дээрээ хувьцаагийн зарах уулзалтыг хийх хэрэгтэй. Би одоо ийм л юм хэлмээр. За үлзэн ярь захирал юу гэж харж байна? Юу хийх сая харин тий сая 2012 онд PwC Монголын гүйцэтгэх захирлуудын дунд судалгаа явуулсан юм байлээ л дээ. Тэгээд компаниудын хувьд тулгарч байгаа хамгийн хүндрэлтэй асуудлууд юу байна гэхэд нэг номерт нь санхүүжилт байлээ. Тэгэхээр өнөөдөр бид нэр санхүүгийн зах зээл гэж ярьж байгаа боловч нэг тал руугаа хазаагаад банкны салбаруудад дарамтлуулсан санхүүжилтийн асуудал маш хүнд байгаа нь тодорхой бодтой судалгаанаас гараад ирсэн. Тэгэхээр
хүссэн хүсээгүй бид нар өнөөдөр энэ хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Тэгэд саяын гандуулам захирал хэлсэн бүгд хэлсэн энд тийм үү? Төрийн бодлого дутагдаад байна. Төр өөрөө ямарваа нэгэнд энэ салбарыг хөгжүүлэх гэж байгаа бол тийм үү? Бодлогоо тодорхой болгооч. Төрийн өмчтөй компаниудаа тийм хувьцаат болгооч. Төрийн бодлогоор тэр нийгмийн даатгалын сангаасаа тийм үү? Тэтгэврийн сангийн тусад нь гаргаад тэр тэтгэврийн сан байгуулад энэ хөрөнгийн зах зээл рүү оруулаач. Хувийн тэтгэврийн сангуудыг бий болгох боломжийг нь олгооч гэд. Хуулиуд батлагдсан мөртлөө дахиад бас бодлого дутуу байгаа юм ба шүү дээ. Дутуу байна. Бодлого болгоо. Тийм. Бид нар сая ярьдаг хууль маань яг үндсаасныхаа зах зээлийн тухай хууль маань бол яг үндсэн бидний зах зээлийн үндсэн бичиг баримт маань сайн болцсон. Тэрэн дээр бол бид нэр бүр бүгдөө гар өргөд одоо тэрийг хамгаалах бэлэн байгаа. Гагцгүй энэ зах зээл чинь ганцхан тий маш олон ийм оролцогч нар байна тийм үү? Өөрөө төр байна тий. Тэгэхээр энэ төрийн бодлого, төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Энэ бодлогыг чинь тодорхой яаж төрийн бодлогын дэмжлэгтэйгээр хөгжсөн хөрөнгийн зах зээлүүд тодорхой байна шүү дээ. Хажуудлын бүгд аймт Хятад ард улс байна. Оросын холбооны улс ч гэсэн тийм жишээ байна тийм ээ. За би хоёр л юм байна. Нэгдүгээр энэ хөрөнгийн зах зээлийг улс төрөөс хараад тус ойлгооч. Төрөөс биш. Төрөөс гэж би хэлээг. Улс төрөөс хараад тус ойлгооч. Яг тэгвэл энэ улс төрөөс хараад бус байх ёстой зах зээл. Хоёр дахь зүйл нь бодлогын дутагдал. Би үлзээ өрийн хэлснээр давтаад л. Витамины дутагдалд олсон хүн солиотой болдог үз. Тэрэн шиг манай зах зээл бодлогын дутагдалд олсон учраас солиотой аваад. Өөрөөр хэлбэл бодлого яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр бүх улс орнууд энэ зах зээлээ хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулдаг 4-5 жилийн хугацаатай. Манад одоо хүртэл энэ төлөвлөгөө байхгүй. Энэ нь бүх төрийн бодлогын хэмжээнд парламентаар батлагдах ёстой. Өнөөдөр манад бодлого байхгүй. За миний хувьд болохоор хууль маань бол үндэ яг төрөний хэл дээр бидний одоо яг гол баримт бичиг. За энийг хэрэгжүүлэхийн тулд түрүүн баяр саан дараасан шилжилтийн үе нэлээд цаг хугацаа үргэлжилнэ. Тухайлх юм бол арилжааны тооцооны буюу клирингийн байгууллага зайлшгүй байгуулах шаардлага байна. Олон улсын дэд бүтц гэж ярьж байгаа юм чинь. Нөгөө төр кастодиан банкыг байгуулах зайлшгүй шаардлага байна. Гэвч эдрийг байгуулахын тулд бид нар байгуулчихгүй байхгүй юу? Төр байгуулах хэрэгтэй. Төр байгуулахдаа ямар байгууллагыг төшиж, ямар мэрэгжилтэн болгосон хүчнийг бэлтгэж өөрийнхөө улсын одоо хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөө өсгөх гэж байгаа бол бас тэр мэрэгжлийн өөрийнхөө үндэсний боловсон хүчин байх шаардлагатай. Гадаадын боловсон хүчин ирээд 1000 ирээд бид нар одоо тэр хүний амаар яваад ээж болохгүй шүү дээ. Энд чинь Монгол улс гэж байна. Үндэснийхээ боловсон хүчнийг яг энэ чиглэлээр бэлтгэх хэрэгтэй байна. Тэгээ яг энэ шилжилтийн хугацаанд бид нар түрүүн содгоо захирал 360 жилийн түүхтэй, за доотлон 100 жилийн түүхтэй энэ олон хөрөнгийн биржүүдээс бид нар аль болохоор Монголын хөрсөн зүв буулгаад маш бага эрсдэлтэйгээр энэ шилжилтийн үеийг давхал хэрэгтэй. Энд бол мэргэжлийн бүх байгууллагууд бол ажиллах байх гэж би ойлгож байгаа. Энэ үүднээсээ ч гэсэн яг энэ дээр боловсон хүчин бэлтгэх, сургах тал дээр төр маань бас их сайн анхаарч өгөөсэй, дэмжээсэй. Нөгөөтэйгүр энэ хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд таатай орчныг бодлогоороо дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна. За ингээд Бям гарагийн өдөр бүр 21 цагаас үзэгч та бүхэн төрдөг 9-ийг харцгааныг нээлттэй хэлцүүлэн маань энэ хүрээд өндөрлөж байна. Амралтын өдөр бас цаг заваа гарган студид маань хүрэлцэн ирж энэ талаар өөрсдөө тулгамдж байгаа асуудал, шийдсэн асуудал дахиад яах ёстой юм бэ гэдэг энэ олон асуудлын хүрээнд бидэнтэй ярилцсан та бүхэнд баярлалаа. Харин үзэгч та бүхэн энэчнээс хөрөнгийн зах зээл гэдэг чухам яг ямар одоо хүндрэлтэй байгаа юм, туулсан туршлага нь юу байгаа юм, бид дахиад юу хийх хэрэгтэй юм бэ гэдэг энэ зүйлийг авлаа. Мэдээж иргэд та бүхэн энэ зах зээлийг сонирхож байгаа бол холбогдох мэргэжлийн байгууллагууд нь хандах хэрэгтэй байна. Таны дуу хоолойч гэсэндээ бас хэрэгтэй. Танд өгсөн мэдээллүүд бол одоо албаны үний хэлж аваар бол хангалттай байгаа учраас та тэр мэдээллүүдээ ашиглаад бас энэ зах зээлийг өргөжүүлж хөгжүүлэх энэ боломж бололцоо чи иргэд танд байгаа юм байна. Мэдээж мэргэжлийн байгууллагууд бас туслахад бэлэн байгаа юм байна гэдэг энэ үгийг хэлээд хилцүүлгээ өндөрлөе. Та бүхний ажилд амжилт хүсье.